Таны харж байгаа энэхүү бүтээлүүдийг алдагдал хаягдлыг алтан мөнгө болгоё хүүхэд хоёр төсөлд хамрагдсан хүүхдүүд хийсэн юм. За энэ төслийг технологи бизнес инкубатор төвийнхэн Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагын толгойд орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2 дахь жилдээ Сонгон найрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 6-аас 9 дугаар ангид сурагчдад бүтээлийн сургалт явуулж энэхүү төслийг хэрэгжүүлсэн. За хүүхдүүд шил, лааз, хумсар сав, сонин сэтгүүлийн цаас, даавны өөдөс, самрын яс зэргийг ашиглан олон гайхалтай бүтээлийг хийсэн юм а. Жишээ нь үзэгний сав энийг хүнсний скотчны гол тэгээд хэрэггүй модны үрцээр хийсэн. Хугацаа болохоор энийг хийхэд 6 өдөр болсон. Жишээ нь ундааны савыг голоор нь тариад будаж чимэглээд үзэгний сав хийж болно. Өөр тийм хаягдл сэтгүүлийн цаас, кордон цаасыг нийлүүлж байгаа жаз хийж болно. Би энэ төсөл хамрагдахаас өмнө хог хаягдл юу гэдгийг ерөөсөө мэдгүй зүгээр хог хаяглаар хог юу бүтээл хийх юм би өглөө үнэхээр гайхсан. Энэ жазыг хийхэд бол дотор нь А4-ийн хэмжээтэйгээр авсан. Тэгээд энэ хоёр давхар ардлын жаз, урдлын жаз гэж аваад тэгээд сонингийн цаас хуйлаад энийг хийсэн. Тэгээд гадна нь болохоор нөгөө хуулардаг салфетка наасан байгаа. Энэ бүтээлч хүүхдүүд чиг 65 сурагч алдагдал хаягдлыг алтан мөнгө болгоё хүүхэд хоёр төсөлд хамрагдсан гэдгийг зохион байгуулагч нь хэлж байлаа. За энэ төслийн гол зорилго нь багш нар болон хүүхдүүдийн хог хаягдалд хандах хандлагыг өөрчилж, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж амьдрах ухаанд сургах зорилготой юм байна. Бас хүүхдүүдийг хүүхдүүдээр нь сургах зорилготой гэдгийг зохион байгуулагч нь онцолж байсан маа. Бас алдагдал хаягдлыг алтан мөнгө болгоё хоёр хүүхэд төсөлд Сонгон найрхан дүүргийн 65 дугаар сургуулиар хэрэгжснээр сургуулийн сурагчдын хувьд цэвэр ус уух боломжтой болсон гэдгийг ч энэ сургуулийн багш нар хэлж байсан маа. Тэгээд энэ төслийн маань гол зорилго нь хүүхдээс хүүхэд гэдэг аргачлаар бид нар энэ хүүхдүүдээр дамжуулаад цаашид иргэд олон нийт болон сургуулийн хүүхдүүдэд нь мэдээлэл хүргэх, энэ хүүхдүүдийн хийж байгаа, бүтээж байгаа нөлөөллийг ашиглаад энэ олон нийтэд энэ эргээр өөрчлөлтийг өгөх ийм л зорилготой явж байгаа. Цэвэр ус бол манай сургуулийн хувьд бол нэлээд том асуудал байсан. Бид нар зөөврийн ус хэрэглэдэг байсан. Зөөврийн ус хэрэглэж байгаа тохиолдолд одоо хүүхэд бүр одоо хүссэн үедээ одоо аман цангасан үедээ одоо өөрөөсөө одоо ингээд очиод одоо амныхаа цангааг тайлах тэр асуудал бол манай сургууль дээр бол нэлээд том проблем болж байсан. Энэ төслийн хүрээнд одоо хүүхэд одоо анги болон ангидаа цэвэр ус судалж аваад хүүхдүүд одоо амаа цангасан үедээ бол усаа уугаад амныхаа цангааг тайлах боломжтой юм. Хүүхдийн одоо эрх ашигыг хамгаалсан, хүүхдийн эрхийг хамгаалсан үнэхээр одоо хүссэн хүлээсэн тийм үр дүнтэй ажил болсон гэж бодож байна. Нийслэлийн хэмжээнд хуримтлагдж байгаа хог хаягдлын дийлэнх нь хур хог болон үлддэг. Тиймээс энэ байдлаас гарах нэг гарц нь хүн бүр хаягдл бүтээгдэхүүнийг дахин ашиглаж амьдрал ахуйтай хэрэгцээтэй бүтээгдэхүүн болон хувиргах арга технологид суралцах явдал юм байна. Бас байгаль дэлхийг хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх бодит ажлын нэг нь энэхүү төсөл юм а гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Лайт мэдээлэлээ.